Сайн байцгааны үзэгчдээ төв зэг 7 хоногийн тойм хөтөлбөрт өнгөрч буй 168 цагт болж өрнсөн онцлог гол үйл явдлуудыг томилуулах гэж байна. Анхаарлаа хандуулна уу. Томийн эхэнд хувь хүний орлогын албан татварыг 1% болгох хуулийн төсөл санаачилж байгааг онцолж байна. Хувь хүний орлогын албан татварыг 2022-оос 2023 оны хооронд 44 хувиар нэмэгдсэн, энэ жил ахад 22 хувиар нэмэхээр төлөвлөжээ. За үүнтэй уялдуулан иргэдэд татварын багц хуулийн шинжилэлтийн үр дүн ажилтан ажил олгогчийн нуруунд дээрх дарамт багч гэсэн нуруунд дээрээс хөнгөрнө гэсэн хүлээлт олон нийт тунд байна. Энэ асуудалтай холбоотойгоор засгийн газар гэлтгүй шат шатандаа анхаарал хандуулж улсын хурлын зарим гишүүд хүн амын орлогын албан татварыг 1% болгох хуулийн төсөл санаачилж байгаа талаараа мэдээлсэн. Мөн ди өргөдөл ЦГМ-ээр хүн амын орлогын албан татварыг 1% болгох санаачилгыг иргэн шинэ гэрэл гаргаж 7 хоногийн дотор 100 мянган иргэн дэмжсэн. Тиймээс тус асуудлыг улсын хурлын эдийн засгийн байнгын хороонд хуваарлаад байгаа юм. За хүн амын орлогын албан татварын 10%-ийг 1% болгох хуулийн төслийг санаачилж буй гишүүд ажлын байр нэмэгдэхгүй, бүтээмж бууралттай компаниуд цалингаа цаг тухайд нь олгож чадахгүй хаалгаа барьж байгаа нь энэ нөхцөлд эдийн засгийг дэмжих бодиттой гарцвал иргэдийн гар дээрх орлогыг нэмэгдүүлэх явдал юм. Тэгвэл энэ зорилгод хүрэх нэг гарц нь хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг эргэн харах шинжлэх асуудал гэж үзэж байна. Хүн амын орлогын албан татвар өөрөө Монгол улсын төсвийн 10-15%-ийг эзэлдэг. Одоогоор бол 2.8 их нийт төгрөг цугларч байгаа. Одоо татварын ер нь багц хууль орж ирж байгаа. Татварын багц хуулиар бол нэмэгдсэн өртгийн албан татварын суурийг нэмэгдүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварыг хүн болгон төлдөг болох ийм тогтолцоороо орж ирж байгаа. Яг энэ цаг үе дээр нэмэгдүүлээд одоо давхцуулаад гэдэг юм уу хүн амын орлогын албан татвараа бид нар нэг реформ хийчих хэрэгтэй байгаа. За ингээд нэгэнт нэмэгдсэн өртгийн албан татварын суур өсөд ирэхтэй зэрэг тэр одоо сууртайгаа уялдаатай хүн амын орлогын албан татвар одоо харилцан уялдаатай ботход нэг их тийм төсөвдөр одоо огцом их тийм бууралт бол баг үзэгдэнэ. Нөгөө талаараа бол ер нь татварын суур гэж юм татвар дээр их яригддаг. Одоогоор бол нийт хүн амын маань 13% нь өнөөдрийн энэ хүн амын орлогын албан татварын 71% бүрдүүлж байгаа гэж үзэж байгаа байхгүй. Гэтэл ийм 13% дээр энэ ачаалал энэ хүн амын орлогын албан татварыг төлрүүлж байж байгааг энэ бүх ард түмэндээ жигд тараа гэсэн. Ийм байр суурьтай. Нийт хүн амын зөвхөн 13% нь энэ татварын 71%-ийг бүрдүүлж байгаа нь татварын ачаалал хэдхэн хувьд хэд төвлөрсөн байгааг харуулж байна. Иймд нийтээрээ жигд боловч бага хувьтай татвар төлдөг тогтолцоо руу шилдэг нь шудраг бөгөөд үр дүнтэй шийдэл гэж гишүүд хэлж байлаа. Олон улсад Америкийн нэгдсэн улс, Европын орнууд хүн амын орлогын албан татвараас төсвийнхөө 40-45%-ийг бүрдүүлдэг. Гэхдээ тэдгээр орнуудад энэ татвар төлсөн эргээд олон төрлийн бодит урамшуулалт, буцаа олголт авдаг. Мөн орон сууц худалдаа авалт, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн зардал зэрэг олон үйлчилгээний төлбөрөөс 19% хүртэлх буцаа олголт авч энэ татварыг шударгаар сэтгэл хангалуун төлдөг байна. Цаашид олон оронд хувь хүний орлогын албан татвар эрүүл мэндийн даатгалын сангийн гол их үүсвэр болдог. Тэгвэл бид жинжишгэр өөрийн тогтолцоогоо шинчилж эрүүл мэндийн даатгалын санг бэхжүүлснээр иргэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах боломжоор хангагдахмаа. Санаачлагч гишүүдийн үзэж байгаагаар татварын ачааллыг цөөлөх бус нийтээрээ үүрдэг шудраг үр ашигтай систем рүү дэвших алхам гэж харж байгааг дуулгалаа. Төрийн зардал гэхэд жил бүхэн 30 гаруй хувиар нэмэгдэж байгаа бөгөөд төсвийн зардлыг нөхөх үүднээс татварын бодлогыг хэрэгжүүлж байгааг онцлсан юм. Эдгээр гишүүдийн санаачлагыг улсын хурал дахь ардчилсан намын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. За нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 787 мянган иргэний 50% нь 2.2 сая төгрөгөөс доош цалин авч байна. Мөн иргэн 2 сая төгрөг гар дээрээ авахын тулд үндсэн цалин 2.5 сая байх шаардлагатай байна. Мөн сүүлийн үед татвар хураамж маш их нэмэгдэж иргэдэд дарамт болж байгааг улсын хурлын гишүүн Баярмаа онцллоо. Бид сая ярьсан засгийн газрын мөрөг хөтөлбөрт болвол 3-1-ийн дээр бол бууруулна гэж заасан байдаг. Гэтэл одоо энэ дээр зүгээр нэг жишээ хэлэхэд бол нийслэл хотын албан татвар бол 100% нэмэгдсэн. Албан татвар 100%. За мөн автоврын хэрэгслийн албан татвар 200% нэмэгдсэн. Дандаа хуваар ярьж байна. Мөн автозам ашигласны төлбөр 400% нэмэгдсэн. Тэгэхээр энэ нэг татвар хураамж бол ард иргэдийн толгой дээр маш их дарамт ингэж болж хурж байгаамаа. Тэгэхээр ерөөсөө манай Монгол улсын төсвийн бодлого бол татварын бодлого нь яаж хэрэгжиж байна гэхээр ерөөсөө төсвийн зардлыг нөхөх энэ зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлж байгаа.
Тэгэхээр одоо бол энэ татвар төлөгчдийн нуруунаас энэ ачааг аваад энэ төсвийнхаа зардлыг хэмнэж байж, энэ цаашаага зардлаа бууруулж байж, энэ дараачийн иргэдэд очихын давуу талууд үүснэ гэж нь шалж байгаа. За мэдээж энэ татварыг бууруулахаар иргэдийн бодит орлого нэмэгдэнэ, сүүдрийн эдийн засаг хумигдана, хөдөлмөрийн идэх мэдээж одоо сайжрна, хүн болгон идэвхтэй оролцоотой болно. За мэдээж одоо худалдаа барааны эргэлт бол сайжрна гэдэг асар олон ийм үр дүн ач холбогдлууд бол байгаамаа. Манай татварын шинжилэл зөвхөн эдийн засгийн үзүүлэл биш, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, шударга тогтолцоог бий болгох, нийгмийн итгэлцлийг сэргээх хөшүүрэг байх шаардлага хэрэгцээ үүсэж байна. Угтаа энэ асуудлын ард зөвхөн татварын хувь бууруулах тухай асуудал биш, харин иргэн бүрийн орлогыг боддоор нэмэгдүүлж төрөөс иргэдтэй хүргэх үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах, шин шатанд гаргах алхам юм. Иргэдэд дэмжсэн тэгс шударга татварын тогтолцооны төлөө хийж буй энэхүү шинжилэл нийгмийн дийлэн хэсгийн итгэл найдвар нуруунд дээр тулгуурлаж байгааг эрх баригчид ойлгож боддоор харж шийдвэр гаргах цаг ирээд байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн одоогийн хууль бол сарын 0-аас 10 сая хүртэлх, сарын тгээс 10 сая хүртэлх төгрөгийн цалин орлоготой иргэн нийт орлогоосоо 10%-аар татвар төлдөг, сарын 10-аас 15 сая төгрөгийн орлоготой бол 10 саяас давсан орлоготой 15%-аар, харин сарын 15 сая төгрөгөөс дээш орлоготой бол 20%-аар орлогын татвар төлдөг. Харин шинэ хуулийн төсөлд хувь хүний орлогын албан татварын шатлалыг боловсронгуй болгохыг зорьсон байна. Ингэхдээ хувь хүний орлогын албан татварын төлөгч бүх иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний орлогыг 100% хөнгөлүүлэх эрхийг нээх юм. Өөрөөр хэлбэл нэг иргэн жилд 9.6 сая төгрөгийн орлогоо татвараас чөлөөлүүлнэ гэсэн үг. За энэ хөнгөлөлтийг хасаад иргэний сарын цалин орлого тгээс 10 сая төгрөг бол 10%-аар, 10-аас 15 сая төгрөг бол 12%-аар, 15-аас 20 сая төгрөг бол 14%-аар, 20-аас 25 сая бол 16%-аар, 25-аас 30 сая бол 18%-аар, 30 саяас дээш давсан орлогод 20%-аар татвар ногдуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл одоогийн дагаж мөрдөж байгаа 3 шатлалыг 6 олох замаар хувь хүнд эрэгт цалин орлогын татварын ачааллыг бууруулахыг зорьсон байна. За тун удахгүй татвар болон нийгмийн даатгалын багц хуулийг улсын хурлаар хэлэлцэх нь тодорхой байна. За харин засгийн газраас өргөн барих шинжилэл нь иргэн аж ахуйн нэгж байгууллагын хүлээлтэд нийцэх нү гэдэг хэлэлцүүлгийн явцад илүү тодорхой болох нэ. Тайм хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Өнгөрч буй 7 хоногт Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Орос Монголын хооронд байгуулах хэлэлцээрийн төслийг Улсын хурлын төсвийн байнгын орооны хуралдаанаар хэлэлцлээ. Энэхүү төслийн агуулга Оростой хамтарсан компани байгуулж Чингис хаан нисэх онгоцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх, доктортой саадгүй хангах болон агаарын хөлгүүдийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн нисэх буудалд агаарын хөлгийн түлш худалдах, нийлүүлэх, хадгалах, цэнэглэх, борлуулах, хүргэх, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх юм а. За өмнө нь мяд тендер зарлаж шатхуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчлэгээ авдаг байсныг 2020 оноос эхлэн төрийн өмчөд Ирчис Ойл компаниар гүйцэтгүүлж байгаа юм. Хамтарсан компани байгуулсан ч гэсэн Ирчис Ойлын мэдэлд очсон байгаа нисэх буудлын дэд бүтцээс хувь эзэмшихгүй компани эзэмшлийн 60-40 гэдэг харьцааг гэрээнд бус санамж өвчгт тусгасан байна. Манай улс жилд 70 орчим мянган тонн онгоцны түлш хэрэгэлдэг байна. Түүнчлэн тус хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн Орос Монголын хамтарсан компани онгоцны шатхуун нийлүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн 20 жилийн хугацаатай манай талд түлш нийлүүлэхээр 2028 онд ашиглалтанд орох газрын тос боловсруулах үйлдвэрлэлээс гарах тосыг авиа компанид нийлүүлэх боломжгүй болох тул Оросын талын 40% хөрөнгө оруулалтыг гэрээнд илүү тодорхой болгож өгөх шаардлагатай гэх саналыг гишүүд хэлж байна. Бидэд урд хойд хөрштөөгөө одоо яг шударгаар ил тодор эрх тэгшээр бизнес хийх хэрэгтэй. Энэ зарчмынхаа дагуу угаасаа үргэлж тэднэртэй илүү их одоо бас зарчмынхаа асуудлын дагуу ярилцаад явах нь зүйтэй. Аж ахуйн асуудлуудыг хоёр компани хоорондын одоо энэ асуудлыг улсын хурал дээр шийдэх байдлаар цааталт нь яг Чингис хаан онгоцны буудлын зарим одоо удирдлага менежментийн асуудал руу тэр хамтарсан компани хэтэрхий оролцох нөхцөлийг бүрдүүлэх. За эргээд энэ нефтийн үйлдвэрийг энтхийн засгийн газрын одоо хөнгөлөлтөө зээлээр хийж байгаа энэ үйл ажиллагаа дээр одоо үйлдвэрлэгдэх одоо онгоцны түлшийг сүүлдээ ингээд зах зээл орон зайгүй болгох. За дээрэс нь мэдээж
энэ маш олон одоо эрхүүдийг авах, за маргаа үүсвэл Оросын холбооны улс дахь одоо арбитраа шийдвэрлэх гих зэрэг Монголд ерөөсөө ямар ч тийм ашиггүй, шаардлагагүй одоо ийм залтууд орсон учраас одоо энэ түвшнийлүүлэх хилцээрхээс илүүтэй шал өөр зүйл рүү яваад байна гэдэг зүйлийг л хэлсэн байж байгаа. Нэгдүгээрт одоо 3 их усүрээс авдаг нөхцлөө бити хаачаарай. Тэгээ өмнө төршөөсөө авдаг үүд хаалгаанд бити хаагаад орхичоорой. Хоёрдугаарт дотоодын үйлдвэр маань ашиглалтанд ороод бензин тосны үйлд одоо бүтээгдэхүүнүүдээ гаргаад ирэхдээ зэрэг тэрийгэ хэрэглэхийн тулд зөвшөөрөл авдаг байдал руу бити орчоорой гэдэг асуудлуудыг ярьсан. За энэ асуудлуудаа гэрээгээр шийдэж оруулж ирээрээ. Үгүй бол эн чинь цааш явахааргүй шүү гэдэг. Ер нь бол Монгол улсын хувьд энэ агаарын тээвэр, Чингис хаан олон улсын нисэх буудал гэдэг өөрөө маш тийм онцгой одоо объект их үү тийм ээ. Үнэн дэлхийдээ холбогдож байгаа ганц гарцсан шүү дээ. Тэгээд энэ буудлын үйл ажиллагааг зөвхөн шатгуун нэрээр энэ буудлын үйл ажиллагааг, менежментийг, дэд үтцийг нь 20 жилээр нэг компанид, гадаадын төрийн өмчт компанид хатуу гэрээгээр өгнө. Хэрвээ энэ 20 жилийн хугацаанд Монгол улсаас ямарваа нэг хууль эрх зүйн өөрчлөлт гарвал энийг дагахгүй. Хэрвээ маргаан гарвал эн чинь Монгол улсын нутагтаар болж байгаа үйл ажиллагаа шүү дээ. Хэрвээ маргаан гарвал энийг Оросын холбооны улсад очиж Оросын холбооны улсын шүүх арбитрээр шийдвүүлнэ гэдэг бол энэ яавч энэ бидний явж ирсэн баримталж байгаа замд нийцэхгүй л гэж бодож байгаа. Ядаж эн чинь 3 дахь улсын арбитрээр асуудлаа шийдвэрлэх ёстой үстэй. Гишүүд хэлэлцээрт Оросын холбооны улсын итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжин агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтийг бүрэн хариуцгаар тусгагдсан мөн Монгол улс газрын тос боловсруулах үйлдвэрийг 1.7 тэрбум ам.долларын зээлээр барьж 2028 онд ашиглалтанд оруулах бөгөөд энэ үйлдвэр агаарын хөлгийн түлш бэлтгэхэд чиглэж ажиллана. Ийм дотоодод үйлдвэрлэсэн түлшээ хаана борлуулах, улмаар үүнийг хэрхэн зохицуулах талаар илүүтэй лавлаж байлаа. Ямар шалтгаантай Оросын холбооны улстай хамтарсан компани байгуулж олон улсын чанартай нисэх буудлын дэд бүтцийг ашиглах гэж байгаа талаар засгийн газраар танилцуулга бэлдсэн байна. Монголын талаас 60% Оросын холбооны улсын 40% эзэмшил бүхий хамтарсан компаниг Эрчис ойл компанийн дор байгуулагдана. За Эрчис ойл компани ашиглаж байгаа дэд бүтэц эд хөрөнгөөс хамтарсан компани руу шилжих асуудал байхгүй. Түрээсийн журмаар ашиглаад борлуулалтаа хийгээд явна. Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 оны эхний улиралд ашиглалтанд орно. Ойролцоогоор жилдээ 80 орчим мянган тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 2022 онд Монгол улс Оросын холбооны улсын дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан санамж өвчгт агаарын хөлгийн шатгууны 75%-ийг тухайн итгэмжлэгдсэн компани үлдсэн 25%-ийг бусад аж ахуйн нэгжүүд бүрдүүлэхээр тусгагдсан. Үүний зэрэгцээ Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсон тохиолдолд дотоодын компани давуу эрхтэй нийлүүлэх эрхтэйг санамж өвчгт тусгасан гэж аж үйлдвэр Эрдэс ойлын сайд туван ирлээ. Тэгэхээр Монголын талын 60% оролцоотой компани. Тэгэхээр 60% одоо буюу дийлэнх шийдвэр манай талын саналаар байгуулагдана гэж ингэж ойлгож болно. За энэ хэлцээр байгуулагдсанаар өөрөөр хэлбэл маш олон дотоод гадаадын нислэг явж штэ. Тэгэхээр тийзний үнэний 36% энэ онгоцны түлштэй холбоотой түлшний үнээс хамаарч бүрддэг. Тэгэхээр онгоцны түлш өндөр болоод байвал тийзний үн нэмэгдэнэ. Ачаа нь хэндээ ирэхээр зорчигч дээр ирнэ. Өөрөөр хэлбэл монголчуудын нуруунд дээр ирнэ. Тэгэхээр энэ дээр бид нар бол урт хугацаанд доктортой ханган нийлүүлэх асуудлыг ярьж байгаа. За Оросын холбооны улсаас 40% одоо талдаа энэ одоо эргэлтийн хөрөнгө буюу энэ өнөөдрийн байдлаар 70 мянга байгаа энэ түлшийг нийлүүлэх байдлаар орж ирнэ. За дээрэс нь энэ дээр энэ одоо тухайн онгоцыг цэнэглэх дид үтц байгаа. Энэ дид үтцээр үүсэх ямар нэгэн одоо засвар сэлбэг хэрэгслийг бол энэ дээр авахар байгаа. За Эрчис ойлын мэдлэлд байгаа энэ агаарын хөлгийг одоо цэнэглэх байгууламжаас үйл хөдлөх хөрөнгөөс ямар нэгэн хувь бол эзэмшихгүй энэ хамтарсан компани энэ дид үтцийг түрээслэх байдлаар үйл ажиллагаа явуулна. Өнөөгийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшийг 100% Оросын холбооны улсаас импортлож байгаа бөгөөд сүүлийн 5 жил TC1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал 2021 онд 27879 тонн, 2022 онд 38492 тонн, 2023 онд 61719 тонн, 2024 онд 69984 тонн хүрч тогтмол өссөн үзүүлэлттэй байгааг Туван сайд дурдгын зэрэгцээ аялал жуулчлал эдийн засгийн идэвх нэмэгдэж байгаа нь 2028 он хүртэл ачаа тээвэрлэл доктортой өсөлттэй байх төлөвтэй бөгөөд агаарын тээврийн зорчигчийн тоо 2024 онд
2.2 саяд хүрсэн бол 2028 он гэхэд 2.5 сая хүрэх төлөвтэй байна. За энэхүү өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж нийлүүлэлтийн доктортой байдлыг хадгалахаас гадна иргэдэд хүрэх нислэгийн тийзний үн буурахад тодорхой хуваар нөлөөлөх үзүүлэх боломжтой гэвэ. Ингээд Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын засгийн газар болон Оросын албаны улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшөлтсхийг дэмжиж гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 19 гишүүний 10 буюу 52.6% дэмжлээ. Энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. Тайм үргэлжилж байна. Улсын хурлын ажлын хэсэг төрийн өмчийн компаниудын давхартал бүтэем зардлыг зэгцлэхээр ажиллаж байна. Засгийн газраас төр бизнес эрхэлдэггүй хувийн хвшлийг дэмжинэ гэж мэдгдсэн ч бодит байдал дээр харьяа агентлагуудаа нэмэлт орлого олох үүрэг өгч өөрсдөө төлбөртэй үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь зөрчил үүсгэж байгаад эргэж шүмжилт байна. За тухайлбал засгийн газрын автоваз төлбөртэй тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлснээр зарлалаа. За энэ нь төр хувийн хвшлийн зах зээл шууд орж буй үйлдэл юм. Харин засгийн газрын зүгээс энэ үйлдэлийг буруутгахгүй байна. Болон орон нутгийн өмчит компаниудаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ. За Монгол Улсын засгийн газрын барьж байгаа бодлого бол маш ойлгомжтой. Төр хувийн хвшилтэй өрсөлдөхгүй. Илүү одоо хувийн хвшлийг дэмжих, зарим үйлчилгээг аутсорсинг хэлбэрээр шилжүүлэх, одоо менежментийн гэрээ байгуулах, за оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. За энэ хүрээндээ яг энэ бодлогоо тусгасан төрийн болон орон нутгийн өмчит компаниудын бүтээн засаглал ил тод байдлыг сайжруулах хуулийг улсын хурлд өргөн мэдүүлсэн. За одоо нийтийн өмчийн тухай хуулийг одоо улсын хурлд өргөн мэдүүлэхээр бид ажиллаж байна. Эх 7 хоногийн засгийн газрын хуралдаанд танилцуул. Ингээд өмч эзэнтэй компаниуд нь буюу төр ямар салбарт орохын алинт нь орохгүй мэй гэдэг шийдвэрлэв. За өнгөрсөн засгийн газрын үед засгийн газрын автобазыг аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар болгосон. Тэгээс өөрлөө орлого олоод цалингаа тавь гэж шаардахаар тэр компани тэр одоо улсын төсөө үйлдвэрийн газар өөрсдөө байгаа машин тэргийн түрээслүүд түүнээсээ цалин цавуугаа тавих ажил руу анхаарал хандуулж эхэлдэг. Гэтэл одоо энэ автобаз дээр чинь хуучны нэг хэдэн машин л байна шүү дээ. Тэр машинуудыгаа засаж засварлах. За тэгээд одоо ингээд бүсийн зөвлөгөө, хурал зөвлөгөөнүүдэд энэ төрийн албаа хаагч нарыг одоо үйлчлэх, энэ үйл ажиллагаануудаа явуулах гэхээр нэг гараар нь та нар төрдөө үйлчилгээд нөгөө гараараа та нар орлого бол цалингаа тавь гэдэг бахаар ийм үйл ажиллагаа ороод эхэлт юм. Тэгэхээр энэ бол өөрөө буруу бодлого. Засгийн газарт хэрвээ төрд хэрвээ за нэг 50 машин ч юм уу 100 машин байгаа бол үүнийг төсөөсөө санхүүжүүлээд тэр 50 машинаа аваад явах нь төрийн үүрэг. Болохоос биш хувийн хвшилтэд оролцоод нэг одоо гараар нь ашиг орлого олгож шахах бол утгагүй. Тийм учраас бид нар бол ерөөсөө хоёр л англи нийтийн үйлчлэгээний байгууллага төсвөө санхүүжнэ. Нөгөө төрийн өмчит компаниуд бол ашиг орлоготой ажиллана. Тэгэхээр энэ дунд ч өөрөө нэг талаасаа нөгөө нэг төрийн машинуудыг хариуцаад яваад байдаг, нөгөө талаасаа цалингаа тавих гээд байхаар бусдад төрүүлэх гэдэг ийм байдлыг хэлт юм. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд бол энэ асуудал одоо шийдвэрлэгдэнэ. Одоогоор манай улсад төр хувийн хвшлийн харилцааг зохицуулж буй 73 хууль, улсын хурлын болон засгийн газрын хэд хэдэн тогтоол хүчин төгөлдөр үйлчилдэг. Ажлын хэсэг төрийн өмчийн хорооноос ирүүлсэн мэдээлэлд үндэслэн төрийн чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны давхардалт, удирдах зөвлөл, бусад албан агчдын цалин хөлсийн хэмжээ, худалдаа авалт зэрэг асуудлыг судалж эхэлжээ. Мөн шаардлагатай тохиолдолд тогтоолын төслийг өргөн барихаар төлөвлөсөн гэв ямартааш төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байх зарчим өөрчилж эхлэх нэ. Тайм хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.